Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байна уу? Өртгийн сүлжээний стратегийн талаар 45 минут хэдүүлээ ярилцъя. За өнөөдрийн зорилго бол энэ өртгийн сүлжээний стратеги засаглалыг энэ агробизнесийн кейсээр тайлбарлана. Тэгэхээр бид нар сүүлийн жилүүдэд бол өртгийн сүлжээний шинжилгээ, за бизнесийн экосистемийг хөгжүүлэхэд өртгийн сүлжээний хандлагаар авч үзэх гэх мэт нэр томьёо ийм мэдээллүүдийг бид нараас ингээд хараад явж байна. Тэгэхээр энд яригадаад байгаа энэ өртгийн сүлжээ гэж юу юм бэ? Өртгийн сүлжээний стратеги гэж юу юм бэ гэдгийн талаар өнөөдрийн энэ 45 минутын хичээл гэхдээ кейсээр тайлбарлах байдлаар хүрнэ. За тэгэхээр өртгийн сүлжээ гэж юу вэ? Тэгэхээр энэ бол англиараа value chain гэдэг үг байгаа. Тэгээ value chain-ыг бол одоо манай ихтэй сургуулиудын хичээлүүд дээр профессорууд бол нэмүртгийн гинжин хэлхээ, өртгийн сүлжээ, за гих мэт ингээд хэд хэдийн янзаар орчуулж хэрэгжилж байна. Гэхдээ олон улсын байгууллагууд сүүлийн жилүүдэд төсөл хөтөлбөртөө value chain-ыг өртгийн сүлжээ гэж хэрэглээд байгаа учраас энэ нь одоо орчуулгаар нь явж байна. За тэгэхээр өртгийн сүлжээ гэж юу вэ? Өртгийн сүлжээ гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээ, эцсийн хэрэглэгчид очиж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ гарахын тулд бид нар ямар нэгэн анхан шатндаа нэг орц материалыг хэрэглэж байгаа. Тэгэхээр тэр анхан шатны орц материалаас эцсийн одоо бүтээгдэхүүн гарах хүртэл олон үе шат үйл ажиллагаа тэнд явагдаж байгаа. За тэгэхээр тэр тэдгэрийн одоо нэгдэл цогцыг өртгийн сүлжээ гэж хэлж байна. За энийг ингээд цааш нь байгууллагаар нь ярих юм бол эцсийн бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргах тухайн нэг эцсийн бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргах хүртэл тэр нь олон одоо байгууллагуудыг дамжиж хэрэглэгчэд очиж болно. Тэгэхээр өртгийн сүлжээ гэдэг маань нэг одоо эцсийн бүтээгдэхүүнийг одоо гаргахад тэнд анхны одоо түүхийд материалаас нь эхлээд түүнд одоо боловсруулалтууд нэмэлтүүд хийгээд эцсийн хэрэглэгчэд очих хүртэлх энэ үйл ажиллагаануудыг явуулж байгаа байгууллагуудын, компаниудын цогц юм а гэж хэлхээ юм а гэж ойлгож байна. За тэгээд зургаар тайлбарлаа авчи. За энэ дэлгэцэнд ингээд өртгийн сүлжээний одоо зураг харагдаж байна. За тэгэхээр хамгийн эхлээд энэ дотор анхдагч, үйлдвэрлэгч, зуучлагчид, боловсруулагчид, за бөөний худалдаа, жижиглэн худалдаа, за тэгээд эцсийн хэрэглэгчд очно гэж. За энэ бол тухайн өртгийн сүлжээ буюу тухайн одоо хэлхээнд оролцож буй үндсэн оролцогч талууд, шууд оролцогч талууд байна тий. За жишээлбэл одоо юу гэдгийг бид нэр сүүг компани сүүг худалдаж авч явдаг тий. За гэтэл анхдагч одоо тэнд бол сүүг гаргаж байгаа фермерүүд, томоохон болон жижиг фермерүүд тэндээс сүүгээ худалдаж авдаг. За энэ бол анхдагч үйлдвэрлэгч нар байна. За тэндээс магадгүй одоо юу гэдгийг сүүг цуглуулад нийлүүлдэг зуучлагчид нар тэнд байж болно тий. За энд үйлдвэр өөрөө орж ирж байна. Үйлдвэр сүүг компани боловсруулагчид гэдэг дээр. За ингээд боловсруулсан цэнхэр сүүгээ бөөний худалдаа захуудаар өгнө. За жижиглэн худалдаа буюу ритейл супермаркетуудаар өгөөд ингээд бид тэрийг гэрийнхээ ойролцох дэлгүүр юм уу, эм артаас ч юм уу ингээд авч иргэлдэг тийм. Тэгэхээр энэ бол сая бол бид нар нөгөө нэг сүүний савлсан сүүний өртгийн сүлжээний шууд оролцогч нарыг ингээд нэрлэлчлээ. Тэгэхээр энэ бол шууд оролцогч нар. За шууд бус оролцогч нар гэж байна. Тэр нь энэ шууд оролцож буй байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлж байдаг. Тэдгээрийн ханган нийлүүлэгч нарыг шууд бус оролцогч гэж хэлнэ. Жишээлбэл цэнхэр сүүг савлахад одоо нийлүүлж буй тэр сав баглаа бодлыг хөрвж байгаа нийлүүлж байгаа байгууллага. За жишээлбэл тэр ажилтныг чадахжуулах одоо сургалтууд явж байгаа мэргэжлийн үйлчлэгээний байгууллагууд гэх мэт төрөл бүрийн байгууллагууд нөгөө тухайн нэг шууд оролцогч талд бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлж байгаа. За эдгээр бол шууд бус талууд болдго юм байна. За мөн эдийн засгийн орчин, хууль эрх зүйн орчин бол энэ өртгийн сүлжээ хэлбэрчид тогтоход бол маш том нөлөө үзүүлнэ. За тэгээд өртгийн сүлжээний гадаад хүчин зүйлийн нөлөөлөл тэнд мэдээж байна. Байгаль орчны нөлөө, технологийн нөлөө, технологиг энэ өртгийн сүлжээнд байгаа шууд оролцогч талууд хэр ашиглаж байгаа юм, технологиороо хэр нэгдэж байгаа юм. За гих мэт тэгээ нийгэм соёлын нөлөө гэдэг энэ нөлөөнд өртгийн сүлжээ бол өөрөө хөгжиж, бүрлдэж, тогтож явдгаа гэдэг.